Hallelujah. Actually, this marks, I think, almost my 15th year coming back and forth to Mongolia. Энэ жил ер нь Монгол руу ирж буцдаг болоод ер нь 15 дахь жил болж шít. I lived in Mongolia for the first 3 years, and then year by year I've been coming back and traveling. Эхний 3 жилд нь бол яг энд амьдарсан байгаа. Тэгээ тэрнээс хойш жил болгон ирж очиод явж байна. So it's so good to be back in this beautiful country, in this beautiful church. Тэгэхээр энэ сайхан оронд бас энэ гайхалтай чуулганд буцаад ирэх сайхан байна. It's like it always seems like it's my last stop before I head out, and so God always blesses me through being here with you guys. Ер нь бол одоо нутгийн зүг жолоо залахын өмнөх баг хамгийн сүүлчийн газар гэмээр. Тэгээ эзэн үнэхээр гайхалтай намайг аваад явж байна. Remember me maybe from last year or previous years? Өнгөрсөн жил энэний өмнөхөөс намайг санаж байгаа таньдаг хүн байна уу? So it's so good to be back with you. Тэгэхээр танд дээр эргээд ирэх сайхан байна шүү. You have your Bible today if you would open up to Genesis 26. За Эхлэл номны 26 дээр очиж. I'm going to teach you today how to pray the fat away, the calories away. За өнөөдөр бол те яаж тарах твэргээ алдаж, яаж туранхаа болж калори багасгах вэ гэдэг. I'm just kidding. People everywhere go to Mongolia. Whoa, what happened to you? Тий одоо энэ жил ялангуяа явсан газар бол нүгэ чи минь яагаа вэ л гэдэг. God knows. Бурхан мэднэ л. All right, praise the Lord. Well, in Genesis 26, I want to share a passage of scripture, and the title of today's sermon is Making Room for the Miraculous. За тэгэхээр одоо эндээс нэг хэсэг ишлэг цөмөрөө тогтож харнаа. Тэгээд өнөөдрийн номлолын маань сэдв юу гэхээр гайхамшигт тэр орон зайг бэлтгэцгээе. Making room for the miraculous to occur. Тэгэхээр би болох гэж байгаа гайхамшигт тэр орон зайг нь бэлтгэцгээе. So in Genesis chapter 26, we have the story of Isaac who went to the land of Gerar. За тэгэхээр Эхлээ 26 дээр Исаакийн түүх гарч ийн тийм үү. Тэгэхээр тэр Герар гэдэг газарт байгаа. Now we know that Isaac he had a miraculous birth. Тэгээ Исаак өөрөө маш гайхалтайгаар олдож төрсөн нэгэн штэ. Isaac had a miraculous life. Ер нь амьдрал нь ч гэсэн гайхамшигтай амьдрал. So he knew how to believe and trust God. Тэгэхээр бурханд яаж итгэх ёстойг бүр амсаж мэдсэн нэгэн. And so here he is, and right in verse 1 it says there was a famine in the land. За энэ номны эхний ишлэлдэр тэр нутагт одоо ган гачиг болсныг хэлж байна тийм. And in the famine of the land during that time the Lord speaks a promise to Isaac in the midst of that famine. Тэр яг ган гачигтай ийм хэцүү цаг үед нь бурхан түүнд хандаж өгөө хэлж байгаа. And in fact God calls him to go to this place of Gerar, and he declares his promise that he promised to his father would extend to him. Тэгэхээр бурхны өөрийнх нь зааж өгсөн энэ Герар гэдэг нутагт ирсэн бөгөөд эзэн аавд нь хэлсэн тэр л амлалтаа сахиж түүнийг энэ газар үнэхээр улам илүү тэлнэ гэж тэр итгэж ирсэн. Now Isaac obeyed and he went into the land. Тэгээд бурхан дуулууртаа хандаад энэ газарт очсон байна. And the Bible says in verse 12 that he sowed in the land, and in the same year he reaped 100-fold. За тэгээ 12 дугаар ишлэлдэр нь ихээр тэр газараа одоо үр тариад тэр жилд 100 дахин их ургац And the Lord blessed him there. Тэр эзэн тэр нутагт түүнийг өрөөж. So Isaac was in a place of famine, but yet he was prospering. Тэр хэдий ган гачигтай нутагт цаг үед байсан ч гэсэн тэр дундаа хөгжиж цэцгэлсэн байгааз. Which tells us no matter what's going on in the land that God can prosper us. Тэгэхээр энэ түүх өнөөдөр биднэрт юу хэлээд байна гэхээр өнөөдөр бид нар юу өрнөж байгаа ямар газар нутагт байгаас үл хамааран эзэн бурхан биднийг ийхүү өргөжүүлэн тэлүүлдэг бахнэ. Amen. It doesn't matter what land it is. Тэр ямар газар Doesn't matter what famine it is. Ямар гэчин ган гачиг байх хамаагүй. Doesn't matter what people are saying. Хүмүүс энэ талаар юу гэж ярих нь ч бас But хамаагүй. with God all things are possible. Бурханд бүх зүйл боломжтой. With God he's the one who opens up the way. Тэр бол замуудыг нээдэг бурхан. For us to prosper. Тэр бидний хөгжин цэцгэлээсэй For us to be blessed. Биднийг өрөөгцөн нэг So the Bible says that he began to prosper and he became very prosperous. Тэгээ тэр хөгжин дэвжиж эхэлсэн бөгөөд улам илүү хөгжин дэвжсэн гэж хэлж Now in штэ. fact in that place the king Amalek said, Isaac, you are too great for us, please go. Тэгээд тэр газрын одоо нэг хаан байсан хүн Амелех гэж чи одоо дэндүү агуу болчлаа. Одоо бидний өрхөд яваа гэж хэлж байна. And if we continue on in the story we see that the people were envious of Isaac and his prosperity, and they stopped up the wells. За тэгээд түүхийг үргэлжлүүлээд харах юм бол юу гэхээр тэр нутгийн хүмүүс Исаакийн ямар амжилттай агуу байгааг хараад одоо атаархаад
одоо тэднийг газраас нь явсан газраас нь бас хөөж байгаа, тууж байгаа тийм түүх гарч байна. So when the king said, Amalek said, go from us, Isaac left. Тэгэхээр тэр хаан Амлек нь эндээс яв гэхэд яасан бэ? And the Bible says in verse 17 that he went to the valley of Gerar and he dwelt there. Тэгээд 17 дугаар ишлэл дээр нь яаж ин тэр Герарын нэг тийм хөндөй газар руу нүүж очсон бахна шүү And дээ. let's read verses 18 down to verse 23. За 18-аас 23-ыг нь уншия гэж байна. Эцэг Авраамынхын өдрүүдэд ухаж гаргасан худгуудыг Исаак дахин ухжээ. Учир нь Авраамыг өөд болсны дараа тэдгэрийг филистчүүд болж битүүлсэн байв. Исаак тэдгэрийг эцгийнхээ өгсөн нэрээр нэрийдэв. Исаакийн зарснаар Герарын хөндөд газар ухаж ундрах сайтай худаг олжээ. Герарын малчид Исаакийн малчидтай маргалдаж энэ ус манах гэсэн тэр маргалдаанаас болж Исаак уул худгийг Есек гэж нэрлэв. Until 23. Тэд өөр нэг худаг ухаж бас дахин маргалджээ. Исаак түүнийг Ситна гэж нэрлэжээ. Тэр тэндээс нүүж бас нэг худаг ухсан дахин маргаан гараагүй учраас түүнийг Рехобот гэж нэрлээд эзэн бидэнд газрыг тэлж өгсөн бөгөөд энэ нутаг дээр үржих болно гэвэ. Исаак тэндээс Бершебийн зүг явбаа гэж байна. So we see that he went out and he began to dig wells. Тэгэхээр яасан ингэж хөөгдөж тугдаж яваал тэнд нүх ухсан бахна шүү дээ. And Худаг ухсан бахна the шүү дээ. first well in verse 20 says he named it Isaac, which means quarrel or contention. Тэгэхээр эхний ухсан худгаа Есек буюу одоо маргаан зөрчилдөөн гэсэн утгатай үгээр He нэрлсэн байна went to шүү дээ. the next well and dug that, and again the herdsmen protested and said, "Hey, this is ours," and they called that one Setna, which means resistance or opposition. Тийм дараа нь ахиж чул ахаал нэг худаг ухсан чи ахаал өөрөөсөөс нь эсэргүүцэл тулгарсан. Тэгэхээр яаж ийн одоо энэ зөрчилдөөн эсэргүүцэл гэсэн утгаар нь Ситна гэж нэрлсэн байна. Right, and then he goes to a third well, but this time nobody quarreled for it. Харин тэ яваа дахиад 3 дахь худгаа ухсан. Харин энэ үед тэднэртэй маргалдах хүн And байгаагүй. that word or that well he named Rehoboth. Тэгээд тэр худгаа Рехобот гэж нэрлсэн. And that word Rehoboth literally means room or wide open spaces. Рехобот гэдэг энэ үг чинь юу гэхээр одоо үлэмж том орон зай буюу өрөө тасалгаа гэсэн тийм утгатай үг гинэ. Or it says that God has made room for us. Тэр юу юм? Эзэн биднэрт одоо нүг орон зай тэр өрөөг бий болгож өгсөн байна гэсэн үг. So even though there was a famine, even though there was opposition, Тэгэхээр хизээ гангачиг байсан ч гэсэн хизээ тэнд эсэргүүцэл тулгарч исэн ч гэсэн. but God's promise prevailed. Тэгэхээр Бурхны амлалт бол нурдаг байх нь шүү дээ. God made a way where there seemed not to be a way. Тэр ямар ч гарцгүй мэд тэр л үед Бурхан гарцыг нээсэн байна. Because God is the God of the impossible. Бурхан бол боломжгүй одоо боломжтой болгодог Бурхан юм. God is the one who takes impossible situations and makes them possible. Тийм тэгэхээр тийм боломжгүй нэг зүйлийг аваад боломжтой болгож өгдөг So Бурхан I байна. believe that for this church. Тэгэхээр би энэ чуулганы хувьд би юу гэж And I believe that for you as individuals. Тэгэхээр энэ чуулганы гишүүн нэг болгоных нь That God is speaking to you and He is saying that I am the God of Rehoboth, that I have made room for you. Тэгэхээр би бол Рехоботын Бурхан буюу би та нарт тэр одоо орон зайг бий болгож өгдөг нэг юм шүү гэж хэлсэн. That I have made room, wide open spaces for you. Тийм өргөн цэлгэр уудам орон зайг би та нарт бэлтэж There's өгч been байна. labors and you've been digging wells. Өдгөө хүртэл та нар зөндөө хөдөлмөрлсөн маш их худгууд You've been угсан. digging wells that have been stopped up. Тэгээд энэ бас яасан зогсонго байдалд ч хүрсэн. You've been digging wells that not other people have dug. Тэгэхээр бусдын ухаагүй та нар ухсан. And in the midst of digging the wells, God has prospered, but there has been resistance. Тэгэхээр ийхүү ухах явцад зөндөө их эсэргүүцэлтэй тулгарсан. And God is saying that today is the day that He is speaking that I have opened up wide open spaces for you. Харин эзэн бурхан өндөр юу гэж амлаж байна? Өнөөдөр бол би та нарын өмнө тэр өргөн цэлгэр уудам орон зайг бий болгож өгч байгаа тэр үеийн юм шүү гэж. So we must cooperate with God's wide open spaces for our lives. Тэгэхээр ийхүү нээж өгж байгаа энэ үйл явцад та бид одоо хамтарч гар бие оролцох хэрэгтэй. So what I love is that God gives us a promise. Тэгэхээр бурхан биднэрт амлалтыг өгдөг нь юутай And гайхалтай. not only does He give us a promise, but He actually opens up the way for us to receive the promise. Тэгэхээр бурхан зөвхөн амлал болчдөг биш. Like- Тэр амлалтыг нь биднэрт өгүүлэхийн тулд тэр орон зайг нь ч бий болгож өгдөг нэг God юм. is the way maker for our lives. Тэр биднэрт гарцуудыг бий болгодог. Where there seems not to be a way, God says, I will make a way, I will make a room, and I will make space for you.
ямар ч боломжгүй мэд байсан ч гэсэн би чамд замыг нээх болно, би чамд гарцыг харуулах болно. Amen. So we've got to prepare ourselves by making room for him. Тэгэхээр цөмөрөө одоо түүнд тэр орон зайг нь бий болгож өгч одоо бэлтгэлээ базаах хэрэгтэй. We've got to prepare ourselves in making room for his promises, making room for the miraculous to take place in our lives. Тэгэхээр бидний амьдрал тэр амлалтууд бий болгогдож гайхамшиг нь одоо тохиолдох энэ зайг нь цөмөрөө бэлдэх хэрэгтэй. We already know that God's made a way for us. Тэгэхээр бурхан гарцыг нээсэн гэдгийг бид нар мэдж байгаа тийм. And God wants us to make a way for him. Тэгэхээр бурхан яаж вэ? Биднийг одоо өөртөө зориулж тэр одоо замыг нээж өгөөч. So I want to encourage you today with making room for the miraculous to take place. Тэгэхээр гайхамшиг биелэгдсэн байхын тулд бурханд орон зайг гаргаж өгцгөөе, боломжийг олгоцгоё. So I'm going to walk us through a few scriptures. So 2 Kings chapter 4. За цөмөр хэд дэвшлиг өнөөдөр харна хадын дидийн 4-р бүлэг гэж. We find a story of a woman that was a businesswoman that was well off. За тэгэхээр ер нь нэг бизнес эрхэлж агаад And there was the Elijah the prophet who was traveling and visiting and she would provide meals for him. за одоо энд нэг эмэгтэй гарч байгаа нь юу гэхээр эзнийхүү Илиша замаас нь тосч аваад түүнд одоо тэр хоол унд амьдрах газар хангаж өгч байгаа нэгэн байна. Now in chapter 4 let's read verses 8 to 10. За 4-ийн 8-аас 10-ыг цөмөр харъя. Имамамия. 8 to 10. 2 King chapter 4. За 2-дугаар хаад 4-ийн 8-аас 10. Нэгэн өдөр Илиша Шунам руу явлаа. Тэнд нэгэн чинэлэг эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зоглогтун гэж ятгав. Ингээд Илиша тэр газараар өнгөрөн явах болгондоо тэднийд хоолдог болжээ. Тэр үзэх түн манахаар үргэлж дайран өнгөрдөг тэрхүү бурхны хүн бол ариун гэдгийг би мэдсэн. Иймд ханаар хүрээлэгдсэн жижиг дээд өрөө хийцгээе. Тэнд түүнд зариулан ор, ширээ сандал, дэнлүүний суур тавья. Тэр эрэхтэй тэнд орж байг гэж нөхөртөө хэлв. So we make room for God by honoring him. Тэгэхээр цөмөрөө бурхныг хүндэлж түүнд ийм өрөө орон зай гаргаж өгнө. We honor him by giving him our best and not our leftovers. Гэхдээ энэ нь юу юм? Бид нар нэг үлдэгдлээсээ нэг тэгж аваачих биш тэ. Хамгийн сайныг бурханд өгч тэр орон зайг бий болгоцгоо. So in other words, we don't wait to see at the end of the day what do we have left over to give to him, but we set the time. Тэгэхээр цаг хугацаа өнгөрсний цаа одоо бид нарт юу үлдчихв гэж үлдэгдлээ аваачих биш тийм үү? Бүр бүх зүйлийг анханаас нь зоригтойгоор хийцгээе. We create the space for God's presence and God's power to flow in our lives. Тэр бурхны оршихуй бурхны хүч чадал бидний амьдрал дээр урж орсож ирэх юм шүү гэдэг яг тэр. What I love is this woman saw this is a man of God. We should honor him. Тэгэхээр энэ эмэгтэй хувьд энэ яалтчгүй бурхны хүн бөгөөд энэ хүнд цөмөрөө өрөө гаргах хэрэгтэй. So she goes to her husband and says, "Honey, we should make a room and a space so every time he comes into town that he can stay with us." Тэгэхээр нөхөртөө хэлж штэ. Энэ бурхны хүн учраас энэ хүн манай нутгаар дайрж өнгөрөх тоолондоо манайд байдаг байхын тулд цөмөрөө түнд өрөө байрч өгцгөө. Now she didn't know what she was signing up for. She was simply making room for God to move in her life. Тэр энэ эмэгтэй юу хийж байгаагаа тэр үед тухайлан төтийлэн бүрэн ойлгоогүй зүгээр л тэр бурхны хүндэл хүндэтгэл үзүүлэхийг She хүсэж. was simply honoring God's presence. Угтаа энэ юу вэ? Бурхны оршихуйг хүндэлж She байгаа. created space to honor God. Тэгэхээр бурхныхаа хүндлэх тэр орон зайг амьдралдаа бий болгож ийн гэсэн үг. And through her making space, a miracle took place in her life. Энэ орон зай бий болгогдох явцаар дамжуулаад бидний амьдрал гайхамшиг бий болсон. The prophet said, "What can we do for this woman? She's blessed us. She's helped us. There must be something we can do." Тэгэхээр одоо яаж ийн энэ эмэгтэй бидний үнэхээр ерөөлөө маш их тусд юм боллоо. Одоо энэ эмэгтэйд бас хийж өгч болох юм байж л таараа гэж байгаа. And he came to find out that she had never had a child. Тэгэд юу гэхээр ерөөс хүүхдтэй болж чаддгүй тэр нэгэн байсныг нь мэдчихсэн. But when she created space, she wasn't thinking, this is the way to receive a child. Гэхдээ энэ эмэгтэй ингээгүй те ингүүл нэг хүүхэдтэй болох юм шиг байна гэсэн ийм ашиг конжоны юм ерөөсөн анханасаа хараагүй штэ. She was simply making space for God to move in her life. Зүгээр л бурхан бидний амьдралд ажиллаа хийгээ гээл тэр нэг орон зайг бий болгож. She loved God, she was serving God, but yet she needed to make space for him. Тэр бурханд хайртай бөгөөд үнэхээр бурханд үйлчлэхийг хүсдэг. Тэгээ зогсохгүй яаж вэ? Бурхан зориулаад тодорхой орон зайг заавал бий болгох гэж And үзсэн. as she did that, God moved on her behalf. Ийхүү ажиллаж байгааас нь бурхан түүний нэг хэсэг болж орж And
байсан. God spoke through the prophet and said, this time, by next year, you will be with child. You have a child Тэгээд in your arms. эзний хүний амар дамжуулаад дараа жилийн өдөө чи хүүхэдтэй болох болно So гэж. when we honor God by making space for Him, Тэгэхээр бид Бурханыгаа хүндлэлээрээ дамжуулж түүнд тэр орон зай гаргах. if you will, God opens up the window and says, I'm going to pour out my miraculous upon you. Тэгэхээр Бурхан та энэ үүд хаалгаа нээхэд эзэн тэрүүгээр гайхамшиг I'm хасах. telling you, you have not seen all that God wants to do in your life. Тэгээ энэ олон жил харж байгаагүй Бурханы хийхийг хүсэдсэн тэр зүйлс таны амьдралд I have бий. not seen all that God wants to do in my life. Тэгэхээр ёстой юм би хараагүй юм биш үү гэж те. And how we make ourselves ready is by making room or making space for God to move. Тэр яаж Бурханд яг энэ орон зайг бий болгож өгөх. Now, I'm not teaching you anything new. Би яг үндэ та нарт нэг тийм шин содон гоё юм These are заахгүй things шүү дээ. that you already know. Та нар аль хэдийн мэддэг юм. But God is prophetically telling you to get ready because He wants to release the miraculous over your life. Гэтэ эзэн иш үзүүлгийнхаа үгсийн дагуу танд юу гэж хэлээд байна гэхээр гайхамшиг айсан учраас үүнд He's бэлдээ. telling you, get ready. He's getting ready to release the miraculous over this church in a new way. Тэгэхээр чуулган дээр би маш шинэ арга замаар ажиллах гэж байгаа учраас үүнд бэлэн байгаарэ гэж. So when she first looked at her home, it seemed like there was no space to provide for him. Эхлээд гэрээ харахад те эзний хүнд гаргаад өгчих жоохон ч зай байхгүй юм шиг л хэлсэн шүү дээ. Isn't that like with our lives? We say, well, what other space can I give God? Тэгээ яг энэ шиг бидний амьдрал. Үгүй би бурханд өөр юугаа нэмж I ямар already орон give зай him гаргаж өгөх. all that I can give him. Өгч болох бүхнийг л өгсөн шүү дээ. Right, but yet she said, there's a space on the roof. We can create another room for this man. Гэсэн чи яаж вэ? Тэр дээвэр дээрс нэг тодорхой хөндөй байгаа шүү дээ. Энийгээ сайхан өрөө олгоод янзлаад өгчий So гэж. there's always room for God in our lives. Тэр бидний амьдралд үргэлж бурхан зориулах тэр зай гэж And байна. God is wanting us to be ready to receive His miracles. Тэр бурханы гайхамшигыг хүлээж авахын тулд бэлтгэлээ базаагаарай гэж бурхан Because бидэнд the хэлж байна. kingdom of God is not just in word, Яа тэгэхээр бурханы хаанчил зөвхөн үг ярианд but байдаг. it's in power. Харин хүч дотор. And in His power is His healing. Түүний хүч дотор бурханы итгэрэл In явж His power is His freedom. тэр хүч дотор эрхчлөө In байдаг. His power is His miracles that flow. Бурханы хүч дотор түүний гайхамшиг урсдаг. I remember one time God multiplied my money. Бурхан нэг удаа миний мөнгийг айгу олшруулж олон болгосныг би I сандаг. was traveling in a conference and I had this Bible cover. Би нэг конференцд очсон. Тэгээ яг энэ And I библийнхаа literally only had a set amount of money because I was in Sweden. би яг нөө Шведэд нөө ондоо нутагт очсон. Тэгэхээр яг хүн хідэнд хүрэхдээ юу болж байгаа амар And it сайн was мэдж a байгаа шүү дээ. conference that went from morning to night. Тэгээ тэр конференц нь ерөөс өглөөнөөс орой болт битүү And үргэлжилдэг. every meeting there was an offering. Тэгэхээр өглөөнөөс орой гэдэг чинь нэлээд олон So цуглаан every болгон meeting дээр I was үргэл авдаг. sowing a seed into the kingdom of God. Үргэл авагдах тоолонд би бурхны хандлалд үр тарсаар And байсан. then of course I had to pay to eat my food throughout the day. Тэгэхээр бас яаж энэ би тэр өдөрчин бас идэж уух хэвээр мөнгө зарах юм байгаа And шүү I was дээ. traveling with my friend and about midway through the week she said, "Oh, my money's almost finished." Тэгээ би тэр үед найзтайгаа хамт явсан бөгөөд тэр бүтэн 7 хоногийн семинар яг нэг 7 хоногийн дундуур ирэхэд найз нь яана мөнгөгүй боллоо гэж. And I began to think, "Wow, we came together almost the same amount of money. That means that my money should almost be finished." Тэнгүүд юу гэхээр битээр яг ижил хэмжээний мөнгөтэй ирсэн. Одоо тэгэхээр миний мөнгө чинь бараг дуусах юм байна шүү дээ. Шууд бодож And I байгаа. heard the Spirit of God say to me, "Shut up and trust me." Яг тэр үедээ эзэн бурхны сүнс зүгээр л амаа татаа надад итэг гэж хэлж And шиг but my байна. mind wanted to count and calculate, well, exactly how much money do I have? Толгой нь болохоор тооцоолох гэдэг байгаа байхгүй юу? But God says, "Don't count, just trust me." Харин бурхан юу гэхээр бүү тоол зүгээр л So надад then итэг it гэж came to хэлсэн. the next offering and I heard God say, "Give more." Тэгээд үргэлийн цаг болсон бурхан надад өгжсэнээс илүү үг гэж хэлсэн. And I thought, "But God, you know." And I said, "Okay, I'll just do Тэгвэл it." үгүй бурхан таа гэж за дугаа. And then the next offering and I gave more. Тэгээд дараа чи үргэлэг үргэлэг And цагт the би next илүү offering өгсөөр and I байсан. gave more. Тэгээд дараагийн үргэлж And бас I л илүү refused to өгсөн. count. I just opened up the zipper, what money I had. За тэгэхээр би нөрөөсө тоолохгүй байхаар шийдсэн. Put it in. Тэгэл эндээс ямар мөнгө гарч ирэн тэрийг The next хийгээл money, байсан. put it in. Ахаал мөнгө гарч ирэл ахаал And I хийгээл. refused to count, but every time that I reached my hand into this, money came out. Гэтэ би тоолоогүй бөгөөд ийшээгээ гараа явуулах тоол нь тэндээс мөнгө гарч ирчихлээс. And when it ran out was on the Sunday when I was getting ready to leave. The last offering, the last service, money was finished. My friend, her money finished 2 days before. Тэгэхээр яг хамгийн сүүлчийн бүтэн сайнны сүүлчийн цуглаан дээр яг мөнгө эцсийн байдлаар дууссан. Манай найзын 2 хоногийн өмнө аль хэдийн дууссан байхгүй. Wow. Making room for the miraculous. Тэгэхээр гайхамшигт орон зай гарга.
Because it seems like there's no room. God, I have a set amount of money. That's all I have. Энэ яг биднэрт ойлгох байхгүй. Яг тодорхой тооны л мөнгө байсан. Надад байгаа нь энийгэл зогсчмоор байгаа So шүү. what else can I do? Өөр би юу их юм? I can trust God. Би бурханд итгэж I байна. can believe God. Би бурханд I итгэлээ can тавьж байна. step out in faith and say, God, if this is what you're saying, then this is what I'm going to do. Итгэлээрээ би үйлдэхий таны надад хэлсэн зүйл чинь би одоо энэ чинь хийж байна. So by making room, God showed me the working of miracles. Тэгэхээр ингэж түүнд орон зай гаргаж өгөхөд бурхан надад юу гэхээр гайхамшиг болгогдож болдог юм байна шүү гэдгийг надад яг боддоор харуулж өгсөн. And notice the working of miracles wasn't so for me to say, oh, look at how big my pocket is so full of money now. Wow, how amazing. Тэр гайхамшигтай зүгээр те одоо миний халаасыг хардаа түнтээсээ их мөнгө ямар гайхалтай гэдгийн төлөө байгаагүй. It had nothing to do with that, but everything to do with me trusting God working a miracle. Харин яг тэр үйл явдал юу гэхээр бурханы гайхамшигт итгэж сурахын төлөө л тэр бурханы үйлсээс. Amen. We need to make room by allowing God to refine us. Тэгэхээр бурхан биднийг одоо яг дахин одоо тайрч арчлахад бэлдсэн яг тэр орон зай тэр гайхамшигт орон зайгаа гаргаж. If we read in John chapter 15 verse 2, it says every branch that produces fruit he prunes that it may produce more fruit. Йохан 15:2 дээр юу гэхээр биднийг илүү үр жим сургуулаасаа гэсэндээ үр жимс гарахгүй байгаа мөчрүүдийг нь тэр тайрч арчилдаг гэж хэлдэг шүү. So the purpose of pruning is so that we would be more fruitful. Тэгэхээр ийхүү тайрч арчлахын гол зорилго нь биднийг илүү үр жимс гаргаасаа гэсэндээ. Many times pruning seems counterproductive. Ер нь ингээд яг жоохон юм тайрах үйл ажиллагаа эхлээд ирэхлээр нэг тийм үр өгөөчтэй харагддаггүй энэ. But the pruning that God brings into our life is to cause us to go deeper in Him. Гэтэ энэ хүү тайрч ажиллах байдал нь биднийг бурхан дотор илүү гүн гүнзгий болоход. I had a lemon tree right outside my apartment. Яг манай байрны урд нь лимоны мод байдаг. And it was all these beautiful branches. Айгуу үзэгсэлнтэй гоё мөчрүүдтэй шүү дээ. And so my friend said, we need to prune this tree. Тэгээ маа найз одоо энэ модыг тайрах цаг нь болж гисэн. And so he came in by the owner's permission to prune the tree. Тэгээд мэдээж эзнээс нь зөвшөөрөл аваад ирээд хийж байгаа л да. And when he finished pruning the tree, it looked like a toothpick. Тэгээд яг тэр юу модыг тайрч арчлахын дараа юу гэхээр яг шүднийс ажлыг л харагдаг. And you're just like, Yana, this is ямар мохан бэ те? Yo, how can this produce anything good? Энэс ямар олигтой сайн гараа ажтэй. Чи ямар бэ? You destroyed my tree. Чи миний модыг үгүй ичлээ шүү дээ. I'm not going to have any lemons. Одоо эндээс одоо лимон авч идэх үг өнгөрлөө. It's just like a sad little toothpick now. Одоо яаж зүгээр нэг юм арзаас шүтнийс ачиг юм л. And then the owner saw the tree and she said, ямар бэ? Эзэн хараад үртэл ингэсэн гинэ. This tree is dead. Одоо энэ мод өнгөрлөд дуусчих үхчих. Please don't touch anything else in my garden. Тэгээд ахиж маа цэцэрлэг өөр юунд ч битгий гар үрцгээе гэсэн. And then the next year. Тэгсэн чинь дараа жил нь the branches begin to branch out. Тэндээс нэг мөчрөөс нахаанууд гараад эхэлсэн. And there was so many lemons on that tree that we couldn't even use them all. Тийм бүр өөртөө нэг хэрглэж барахгүй тийм их одоо лимон гарч ирсэн. So it looked like a dead toothpick. Тэгэхээр зүгээр л үхсэн шүдний сайд шиг болсон шүү дээ уулна тий. But through the process of pruning, God caused it to be more fruitful than it ever was. Гэхдээ энэ одоо тайрч арчлах үйл явцаар дамжуулаад бурхан өмнө нь байснаас илүү агуу үр жимс гаргуулахын So тулд we үнийг need to embrace God's pruning in our lives. Тэр яаж вэ? Бурханы яг энэ тайрч арчлах ажиллагааг цөмөрө зүгээр л байгаар нь хүлээгээд авах. God wants to go deeper to prune away doubt and disbelief. Тэгэхээр бидний нөгөөнийг эргэлзээ итгэлгүй байдлыг бурхан тайрч арчлахыг He wants to prune away the things that prevent him from moving in the miraculous in our lives. Бурхан бидний амьдралд гайхамшигт ажиллах гэсэн чинь саад болж байгаа тэр бодол буруу сэтгэлгээг бурхан авч хайхыг хүсэж байна. So God comes in and he prunes away and he says you don't need that, that's not going to help you. You don't need that, that's not going to help you. Тэр бурхан яаж вэ? Одоо наа чин чамд хэрэггүй. Одоо наа чин чамд тус болохгүй гэд бурхан одоо тайрж шít биднийг. And it's not because God wants to take away. It's that he wants to enlarge your capacity for his miraculous to move in your life. Бурхан танаас байг чинь булааж авах гэдэг биш. Харин юу юм? Түүний тэр гайхамшигт тэр зүйлд таныг бэлдэж илүү төлөвлөх юм тул. Amen. God is not in the business of taking away. Тэгээд нэг байгааг нь булаагаад авчдаг тийм муухай бизнес эрхэлдэг хүн чинь бурхан биш шүү дээ. God is trying to get things to us. Харин юу юм? Харин ч бүр нэмж өгөхгүй. And God is trying to get things through us.
Тэгээ биднээр дамжуулаад бурхан бас нэг юмыг цааш нь урсгах гээд байгаа So байхгүй. he prunes so that we would be more fruitful for his kingdom. Тэр түүний хаанчлалд илүү үр өгөөжтэй үр жимстэй байгаасаа гэж бурхан He биднэрийг positions us so that the miraculous can flow through our lives. тэр бидний өөрсдийн амьдралаар зүгээр л гайхамшиг урсдаг байхын тулд тэр байр суурьнаар бурхан So we биднэрийг must allow God to refine us. Тиймээс үүнийг би зөвшөөрөх хэрэгтэй. We must allow God to move through us. Тэгэхээр биднээр дамжуулаад ажиллах боломжийг нь олгох хэрэгтэй. Now let's look at another passage, Matthew chapter 9. За Матайгийн 9-дээрээс ахаад ондоо нэг бүлэг. And this is kind of continuing on that we need to make room by removing doubts and distractions. Тэгэд эндээс юу гэхээр одоо тэр бүх эргэлзээ саадуудыг бас бид нар зайлуулах хэрэгтэй харна. Matthew chapter 9. Матайгийн 9-р бүлэг. And let's look at verses 18 to 19. За 9:18-19 гэж байна. Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зур гинэт тэнд нэгэн захирагч ирж түүний өмнө сөгдөөд охин минь дөнгөж сая өгчлээ. Гэвч та очиж түүн дээр гараа тавьбал охин маань амьлах болно гэжээ. Есүс босож түүнийг дахиж шавнаранж бас дагав. And then let's jump down to 23 and go down to 26. За одоо 23-аас 26-ыг нь харчээ. Тэгээд Есүс захирагчийн гэрт очиод бишгүүрчдийг болон ойр дуу болсон олныг хараад гарцгаа охин үхээгүй харин унтаж байна гэхэд тэд түүнийг шоолон инээлджээ. Тэдний гарсны дараа Есүс дотогш орж охины гараас барихад охин босов. Энэ тухай зард нутаг даяар таржээ. So Jesus was approached by the ruler knowing that his daughter was already gone. Тэгэхээр яаж одоо ахин үнэхээр амьсгал хурааж байгааг мэдчихсэн. Яг тэр одоо захирагчийн гэрт очиж So штэ. he requests Jesus, please come that my daughter may live again. Тэгэхээр охин маань дахиад амьдрахын тулд та очооч гэж гуйж байгаа. So Jesus gets to the place of where the daughter's at. Тэгээд охиных нь байсан газар яваад очсон. Right? And all of the crowd is wailing and they're mourning the loss of this girl. Тэгээд тэр охины одоо араас тэр цугласан олон гашуудж орилдож исэн. And Jesus tells them, don't wail. She's not dead. She's just asleep. Тэгээд Есүс яаж ин бүү гашуудаа үхээгүй зүгээр л унтж байгаа гэж хэлж өгсөн. And all of these people, all the band and flutes and harps and all this stuff is happening. Тэгэхээр одоо яаж эднийх нь гашуудлаа зарлах тэмдэглэх юм туцгай ёслолтой шүү дээ. Энэ хөгжим инээдрээ юм бараад тэр бүх хүмүүст хандаж хэлсэн. And the Bible says they ridiculed him. Тэгээ Библи яаж ин тэр бүх гашуудлах ёслол үлдэж исэн хүмүүс бүгдээрээ Есүсийг шаалсан The гэж. Bible says they dismissed his words. Тэгэхээр үгийг нь үл тоомсорлж байна. They said, what are you thinking? It's obvious that she's dead. Үгүй юугаа яриад байгаа юм бэ? What Хаваас are үхсэн. How crazy. Үгүй ямар солиотой юм бэ? Right? But Jesus, what did he say? Харин Есүс юу гэсэн? He said, make room. Тэр орон зайг өрөөг гарга гэж хэлж So шээ. how did he make room? Тэр яаж тэр өрөөг He гаргасан? made room by kicking all of these people out. Тэгэхээр тэр битгэхгүй нөхдүүдийг бүгдийг нь өрөөнөөс хөөж гаргаж тэр орон зайг So he гаргаж just шээ. said, garare. Right? Uh-huh. All of you, it's time for you to go. Тэгэхээр яаж вэ? Та нарын бүгдийг чинь гарах цаг болжээ гэж гаргав. Right? And when they finally cleared everybody out, Тэгээ тэндээс бүх хүмүүсийг ингэж гаргасныхаа дараа he went to the young girl. тэр нөгөө жоохон охин дээр явчихчаад He grabbed her by the hand гараас нь бариад and she rose from the dead. тэгээд нөгөө охин босоод ирсэн байна. So we see we must make room Тэгэхээр яаж юм бид нар заавал нэг бурхан ажиллахын орон зайг by бий болгож removing өгсөн байгаа. doubt and disbelief. Тэгэхээр эн чи юу юм? Нөгөө өөрсдийнхөө үл итгэл болоод эргэлзээгээ зайлуулах учиртай. Those people would have been distracting. Тэгэхээр эргэлзээд итгэхгүй байсан хүмүүс чинь сатаа болоод байна шүү дээ. Sometimes that's like as we're praying. Заримдаа бид нар ингээл залбирж Oh, байгаа. hallelujah, mandere, bramandere, broso korobon, and then we have our cell phone. Тэгэнгүүт нууцаа ирцэн тий. Oh, God, move mightily in this place. Oh, ramandere, Эзэн brondere, та энэ газар дээр basandere. гайхалтай ажиллах болтгой Oh, Father, гингүүт. we just thank you for your presence. And what are we? We are distracted by our cell phones. Тийм ингээд нэг бодлоороо нэг залбираад гой гой үг яриад байгаа юм шиг боловч зүгээр нь утсандаа сатааруулагдаа чаал ондоо юм игээд байгаа. So God says, remove the distractions. Тэгээ бурхан яаж вэ? Өөрт чинь ингээд сатаа болж байгаа юмдаа нэг
зайлуулах та That гэж does not хэлж. mean to throw our cell phones away. Гэтэ инглээд гар утсаа хаймаа гэсэн үг But биш what it ээ. means is that we give God our full attention. Тэгэхээр юу юм? Гол хэлэх гээд байгаа санаа бурханд бүрэн анхаарлаа өгцгөө. That we take time to move those distractions out of our lives. Яг хэрэгцээтэй цагт яаж юм? Тэр бид нар садаа болж байгаа юмнуудыг амьдралаас That we гаргаж remove doubt, that we remove disbelief. тэр итгэлийг эргэлзээг And that if we remove these things, God's power flows. яг эдгээрийг гаргахад бурхны хүч тэнд урсаж орж ирж ажилтдаг. It says in Hebrews chapter 12, keep your eyes upon Jesus. Еврейгийн 12 хэл биднэрт хэлэхдээ харцаа эзэн Есүс дээр тавьсан хിവэр байгаарай гэж Looking хэлдэг. unto the author and the finisher of our faith. Бидний итгэлийг зохиогч, эхлүүлэгч бөгөөд төгсгөгч түүн рүү хараа гэж хэлж байна. Laying aside every weight. Тэр бүх ачаануудаа хажуу тийш нь тавиа гэж хэлж байгаа. Laying aside every distraction. Тэр бүх сатаар сарниулж байгаа зүйлээ хажуу тийш нь That we may тавиа. lay hold of that for which He has laid hold of us. Тэр түүний бидний өмнө тавьж өгсөн тэр зүйлээс бат зуурцгаая гэж хэлж So байгаа. part of making room for the miraculous in our lives Тэр амьдралдаа бурхны гайхамшигт орон зай гаргана гэдэг чинь is that we've got to lay aside the weights. тэр ачаа дарамтуудаа хажуу тийш нь тавина. We've got to lay aside the distractions. Тэр биднийг сатааруулж байгаа зүйлийг хажуу тийш We've нь тавина. got to make room for God to move. Тэр бурхан ажиллах боломжийг бий болгож өгч We've байна. got to make room for God to release His power. Тэр бурхан хүчээ сулж тавьж болох тэр орон зайг бий болгох. So many times when I watch distractions go, I see God's power be released. Би амьдрал дээр үнэхээр яг энэ саадууд явхад үнэхээр бурхны хүч суларч His healing released, His deliverance released, His түүний presence гайх released. эдгэрэл, түүний чөлөөлөлт. Now we know that God wants to do exceedingly abundantly above all that we can ask or think. Бурхан бидний гойсон бодсноос хэмжээшгүй болохоор үлдэх чадвартай гэд бид нар мэддэн шүү дээ. So we must make room for God. Тэр мэдээд байгаа зүйлийнхээ төлөө юу вэ? Тэр орон зайг нь бий болгож өгөх л хэрэгтэй. And again, these are not things that I think you don't know. Тэгэхээр энэ яаж нэг таны мэдхгүй юм шиг байгаа зү. But these are things that God is wanting to position you because He wants to release the miraculous. Тэгэхээр бурхан танд нөө гайхамшигыг чинь авчирч өгөхийн тулд яаж таныг нөө мэддэг зүйлийнхаа одоо яг зогсох хэвээр байр суурин дээр ирж зогсоосоо л гэж For хүсэж. as a house you have received His power. Тэгэхээр бид өнөөдөр чуулган болохоогоо хувьд түүний хүчийг нь хүлээгээд For as a авцгаасаа. house He has called you as a candlestick in this nation. Тэгэхээр энэ үндэстэндээ үнэхээр түүний гэрлийг түгээгч нь байгаасаа гэж бурхан. And He's called you to dig the wells of salvation. Тэгээ бурхан авралын хутгийг ухаарай гэж биднийг And so He's дуудсан. saying, be ready for the miraculous is coming. Тэгээ яаж Another level. Тэр дараагийн төвшний There's another тэр level of the гайхамшигын төлөө miraculous. бэлэн байгаа. There's another level of His provision that's coming to you. Тэр дараагийн төвшний гайхамшиг, дараагийн төвшний хангамж тань руу айсан юм шүү. There's another level of His healing that's going to come through you. Тэгэхээр таныг гээд ирж байгаа тэр дараагийн төвшний It's идэгрэл. work digging wells. Тэгэхээр мэдээж энэ худаг ухна гэдэг биднээс ажил хөдөлмөр шаарддаг. It's work making room. Тэгэд энэ ажил хөдөлмөрөөр дамжуулаад бид нар тэр үүдийн хаалгыг нээж But штэ. once we Орон зайг get нээж. to the water, Тэгээ бид нар яг тэр усанд орох үед how sweet it is. одоо усанд ч явахдаа тэр худагаас ус гаргаж ирэх үед юу юм? Тэр ус How ямар гоё вэ? wonderful it is. Юутай гайхалтай. So we are to make room for God. Тэгэхээр бид нар зайлшгүй эзэн Make бурхандаа тэр орон зайг бий болгож өгөх хэрэгтэй. Because sometimes it's like we can believe, but then life circumstances comes around us. Зарим тохиолдолд уул нь итгээд байгаа юм шиг. Тэгээ яг амьдралд болж байгаа нөхцөл байдлыг харахаар And our life circumstances tries to choke out the life of God. тэр энэ амьдралын нөхцөл байдал бидний дотор байгаа бурхны амийг ингээ баг багалзуурдаад авч байгаа юм шиг. Right? It's easy to believe God when everything's going well. Тэгэхээр бүх юм сайн сайхан явах үед бурханд итгэх амархан. It's easy to believe God when it's not something so close to your heart. Тэгэхээр бүр таны аминд тулчаагүй тийм зүйл дээр та итгэнэ гэдэг амархан байгаа. 6 months ago, my nephews were born and they were twins. 6 сарын өмнө одоо дүүн 2 ихэр хүүхэдтэй болсон. And they were born with heart problems. Тэгээд ийм нөө зүрхний эмгэгтэй хүүхэдүүд төрсөн. And they wanted them, you know, the size of a baby's heart is about the size of their fist. Ер нь бол нүний одоо хүний зүрх чинь хүний өөрийнх нь атгсан гарын хэмжээтэй байдаг гэдэг And тийм. one of them had a hole almost the half of the size of his heart. Тэгээ ихрийн нэг нь юу вэ гэхээр баг зүрхнийх нь баг тин хагасынх нь хэмжээнд хүрэх үст And тийм so it том was цоохотой. so difficult. Тэгээ маш хэцүү.
And my brother would call me and you feel his pain. Тэгэл магадгүй над руу уцаар ярахад зүгээр л би шууд тэр өвдөлтийг нь And мэдрэх шиг. it's hard. You're believing God, but yet your soul is getting pulled into the empathy of what's going on in the situation. Таны зүрх уулан Бурхны үгэнд итгэж байгаа энэ нөхцөл байдалд. Гэтэл юу вэ гэхээр сэтгэл чинь одоо болж байгаа нөхцөл байдлыг өрөвдөж нөгөө нэг нөхцөл байдал руугаа хит хэлбич So гэдэг. there's a part of you that you hear your brother's heart, and there's a part of you that just wants to go and comfort him. Тэгэхээр одоо яаж энэ дүүгийнхаа ярьж байгаа тэр дуу хоолойг сонсвоо үгүй л ерөөсө бай газар нь явж очиод тэр хүнд л тайвшрал болох юмсан. And God's like, will you believe me in the midst of this situation? Харин эзэн надад ийм нөхцөл байдал чи надад итгэхгүй гэсэн. Will you trust me in the midst of this situation? Яг ийм нөхцөл байдлынхаа яг тэг дунд нь чи надад итгэлээ тавих. Will you make room for me to work in this Энэ situation? нөхцөл байдал дээр чинь би ажиллах боломжийг But чи your надад soul олгохгүй. is being pulled because of of the disappointment of the situation. Одоо нөхцөл байдлаас болоод бид нэр цөхөрж байгаа урам хугарж байгаа үүнд сэтгэл тэр чигээрээ одоо эзэмдүүлэгдээ. So we stood together and we prayed Тэгээ бид нар хамтдаа одоо итгэл дотор as a house and we declared the word of the Lord over these boys that they shall live and they shall not die. Үнэхээр чуулган маань миний итгэлийг дэмжээ бид хамтдаа итгээд энэ хүүхдүүд үхэхгүйд амьдрах болно. And the doctor said it was a miracle that he was even living with that size of a hole. Тэгэд имч хүртэл гайхаад байсан. Ийм том хэмжээний цорхоотой хүүхэд те ингээд амьд байна гэдэг нь. So they did an open heart surgery. Тэгэд яалтчгүй ингээд цэжний үндийг нээх мессажбар We хийсэн. gathered many people to pray for these boys. Тэгээд маш олон хүмүүс энэ хүүхдүүдийн төлөө залбирсан. And the doctor said it's a very big risk that he may not make it. Тэгээ эмчнэр угаасаа энэ айгүй эрсдэлтэй шүү. Ам алдах ч аюултай гэдэг маш тодорхой хэлээд орсон. And so we don't know, it's going to take many hours to perform this surgery. Тэгээ айгүй олон цаг үргэлжлэх тийм хагалгаа гэж бодож байгаа шүү угаасаа хэлэгдсэн. So please be prepared. Тэгэд юу гэхээр ерөөсөө л бэлэн байгаарай л гэж эмчнэр So хэлээд I орсон. had a choice to be prepared for his death or be prepared for his life. Гэхдээ надад одоо яг сонголт гаргах хэрэгтэй. Би түүний үхэлд нь бэлэн байх хэрэгтэй юу? Түүний амьд нь би бэлэн байх хэрэгтэй. And there's all the doubts and disbelief that's coming from the medical professionals. Тэгэхээр эмчнэрийн зүгээс хилэгдэж байгаа үгнээс улбаалаад юу? Ерөөсөө л тэр чигээрээ үл итгэл эргэлзээл ерөөсөө. He was less than 3 months old. Яа тэгэхээр 3 сар ч хүрээгүй. And I said, God, I choose to believe life because you are the God of life. Гэхдээ би нэг л юм дээр би зогсон. Та бол амийг авчирдаг амийн бурхан учраас би аминд And итгэв. so we stood together and we proclaimed life. Тэгэл бид чуулганараа хамтдаа зогсон ерөөсөө л амийг л тунхаглаж And we залбирсан. stood together and we cried out to God to move and work a miracle. Үнэхээр бурхантай гайхамшиг хийж өгөөч л гэж залбирч We байсан. rebuked the spirit of death. Тэгэд үхлийн сүнсийг бид зэмлэж And байсан. to the amazement of the doctors, the surgery that was to take more than 6 hours took less than an hour and a half. Тэгсэн чинь 6 цагаас илүү урт хугацаанд үргэлжилдэг хагалгаа цаг 30 минут болоод And байна. my nephew is healed and doing amazing today. Тэгэд өнөөдөр тэр эдгэрсэн бөгөөд маш сайн байна. Hallelujah. We have a choice that we must make room to get rid of doubt and disbelief. Тэгэхээр бид нар одоо өөрсдөө зөв сонголт гаргах хэрэгтэй байгаад байдаг. Нөгөө бид нарт ирээд байгаа эргэлзээ үл итгэлийг цааш нь авч хайхын шүү гэж. Don't allow the life circumstances to choke out God's miraculous in your life. Тэгэхээр таны амьдралд өгөгдч гисэн бурхны амийг энэ нөхцөл байдал чинь багалзуурдаж үгүй ихийг та бүү зөвшөөр. God will work a miracle if you would trust him. Та итгэх аваас бурхан гайхамшиг хийх л болно. God will come through. Бурхан энэний дундор таныг аваад гарна. God is the God of breakthrough. Тэр бол ялтын бурхан шүү дээ. God is the God of more than enough. Тэр бол хангалттайгаас илүү хангалттай God байсан is бурхан. the victor in our lives. Бидний амьдралын ялтан тэр He өөр. will perform a miracle. Тэр гайхамшиг He хийх л will болно. come through. Тэгээ энэний дундор аваад But гарна. we must make room by removing disbelief. Гэтэ нөө үл итгэлээ үгүй хийж тэр орон зайг бурханд тавьж өгөх хэрэгтэй. We also need to make room that requires us to stretch our faith. Бас бидний итгэл сунгагдах яг тэр орон зайг бас бид бий болгох хэрэгтэй болчих. Matthew 12, Матагийн 12 дээр 9 to 13.
9-13. There was a man who was in the synagogue and he had a withered hand. За синагогт нэг юм хатангар гартай хүн байсан гэж байна. And the religious leaders, began to taunt Jesus and say, "Is it lawful to heal on the Sabbath?" Тэгсэн чинь шашны өдөрдөгчид болохоор яаж ийн? Саббатын өдөр хүннийг эдгэх нь энэ чинь бурхны хуулийн дагуу муу юм уу? Right? And Jesus basically rebukes them and says it is lawful to do good on the Sabbath. Тэгэхээр саббатын өдөр сайныг үлдэх нь сайн юм аа гэж тэднийг эсэргүүцэж одоо тэднийг зэмлэж байгаа. Because they saw the man with the withered hand. Ерөөсөө уртлын нэг юм тахтангар гартай үнийг харсан. This man has never used his hand properly before. Тэгэхээр яаж ийн? Энэ гар яаж ашиглагдах хэвээр тэгэж ашиглаж байгаагүй So байна шүү. the Bible says in verse 13 that Jesus turned to him. Тэгээ 13 дугаар ишлэл дээр нь одоо Библи юу гэж Есүс тэнэр хүн рүү хараад And he said, "What? Stretch forth your hand." гараа урагш нь сунх гэж хэлсэн шүү. Yugne? Yaho? Yaj? I've never done this before. Хөөе наад чи амьдралтаа хийж үзээгүй мэн хөөе. How can I do this? Хийж үзээгүй мэн яаж It хийх юм? doesn't make sense. Наач юусоо ойлгохдохгүй байна. I've never had my hand be stretched out before. Миний гар ингээ өмнө нь ингээ сунгадаж мөнгө тийм байгаагүй юм. But yet Jesus tells him to do something he's never done before. Гэхдээ Есүс яаж ин өмнө нь хизээч хийж байгаагүй тэр зүйлийг нь түн хий гэж He says, хэлсэн. "Stretch forth your hand." Зүгээр гараа урагш нь сунгаарай л гэж And хэлсэн. as the man obeys the word of Jesus, Тэгэхээр энэ хүн Есүсийн амнаас гарсан үгийг дуулууртай дагахад see, our faith in our obedience opens up the way for the miraculous. тэгэхээр бидний итгэл болоод дуулууртай байдал гайхамшигт замыг нээдэг байгаа. When I obey the word of the Lord, the miracles flow, the power of God flows, healing flows, deliverance flows. Тэгэхээр би өөрөө Бурхны үгэнд итгэж түүнийхэн дагуу дуулууртай зогсох үед үнэхээр түүний оршихуй хүч тэр эдгэрэл гайхамшигт нуурсдаг. So the man stretched forth his hand. Тэгээ нөгөө хүн ингээд урагшаа гараа сунгасан чинь And in his amazement, he's seeing his hand whole for the first time. тэгэхээр амьдралдаа анх удаа ингээ гараа бүрэн дүрнээр наагур цагур нэргүүл. Jesus is calling us to stretch our hands forth. Тэгэхээр Бурхан өнөөдөр биднийг яг ийхүү гараас сунгах гэж дуудаж. I wonder what areas of our life are withered. Өнөөдөр бидний амьдралын ямар талбар ингээ хатангарсан байгаа бол I wonder what areas of our life that Jesus would say stretch in that area. Есүс ямар тэр хатангарсан талбарыг одоо урагш нь сунг гэж байгаа бол Part of making room for the miraculous is stretching forth our faith, moving into the next level that God has for us. Тэгэхээр Бурхны гайхамшигт орон зай бэлтнэ гэдэг чи юу вэ? Бурхны биднэрт бэлтчихсэн тэр дараачийн төвшин рүү бид итгэлээ сунгахыг хэлээд байна See, гэсэн. I remember there was a time that God, His miraculous provision was so wonderful to me. Бурхны гайхамшиг надад үнэхээр гайхалтай байсан. And He provided me a place to stay Бурхан надад толгоорогдох газрыг хангаж with my өгсөн байхгүй. very close friends. Миний бүр амар дотны найзаар. Ungui, with food, everything's so wine. Тийм байранда мөнгө төлөхгүй. Дээрээс нь зүгээр хоол идэнэ. So Тэгээ how бүх many юм know? амар How гоё. many would love to live in a place that you don't have to pay rent? Тэгэхээр ямар ч одоо түрээс төлөхгүй байранд амьдрах гэдэг ямар гоё те. Right? How many of us would love to live in a place where food is provided every day? Өдөр болгон танд хоол чийгээд өгдөг хүнтэй газар амьдрах гэдэг юутай гайхалтай те. Amen. And then not only that, but then we have a friend who is our best friend that we're living with them. Everything's wonderful. Тэгээ зөвхөн тэгээ зогсохгүй бүр амар дотны найзтай ингээ бүр найз ганцааргүй Everything's гоё. comfortable. Тэгээ бүх юм тухтай гэж Oh, хэлдэг. Jesus, thank you so much. You're my provider. Есүсээс та баярлалаа. Та нэрээ миний Oh, what a хангагч юу. wonderful provision you've given to me. Та ямар агуу хангамжийг надад This is өгөөв. so great. Thank you so much, Jesus. Тэгэл бүр талахгүй байх аргагүй штэ. And then Jesus speaks to me and says, Shelly, I want you to trust me and move out. Тэгсэн чинь Бурхан надад маш тодорхой хэлсэн нь юу гэхээр би чамайг надад тэгэхэд наад бараасаа гар гэж хүсэж байна гэсэн. And I say, get behind me, Satan. Тэнгүүд би Есүс нэрээр сатан чи зайл гэсэн. And Jesus says, no, it's me. I want you to move out. Тэгс чи Есүс үгүй энэ би байна. Чи But I намайг say, дуулууртаа but дагсан. God, they don't want me to move out. Бурхан тэд нар намайг яв гээгүй штэ. They don't have any problem with me. Ингээ намайг гэртээ байлгаад нэг I don't асуудал байгаа юм wanna биш move out. үү? It's okay Би for бас me. өөрөө нэг явмааргүй I'm надад comfortable ингээс here. асуудал You биш. provided this thing for me. Why would you take it away? Өөрөө хангаж өгч дутуу буцааж аваад хтай яа тий. And God says, would you trust me? Гэсэн чинь Бурхан чи надад итгэж гин үү гэсэн. Will you move out? Чи гарах уу гэсэн. Will you trust that I will provide for you? Би чамд хангаж өгнө гэдгээд итгээ чи гарах уу гэсэн. Can't you see that I'm trying to enlarge your faith to trust me? Надад итгэх итгэлийг чинь би одоо тэлүүлэх гээд байгааг чи харж гин үү гэсэн.
But sometimes we're like those baby eagles who like to stay in the nest. Гэсэн чинь бид нар юу гэхээр нөгөө нэг одоо бүргэдийн ангаахан шиг нөгөө нэг гоё it's so нөхөн cute. байрандаас байх гэдэг те. The mommy provides food every day, Ээж өдрө болгон гоё хоол авчирч cleans өгөө. every day. Бүх юмыг цэвэрлээл. But then the edge comes to a place of making that nest uncomfortable. Гэсэн чинь тэр нөгөөний хайртай ээж маань өөрөө тэр одоо үүрийг маань эвдэж одоо тав тухыг алдуулах She'll jump in the эхэлдэг. nest and she'll begin to flap her wings to try to get the baby to fly out of the nest. Ааха нөгөө нэг дэгдээхийгээ нисэж үүрнээс нь гарахын тулд юу ээж өөрөө тэнд өсрөндөө далавчаад илгэн. But some of us, we're still comfortable. No, ukwe. Ингээд ахт нь үртлээ ойлгохгүй үгүй л гэж зүтгээд байна. Right, so the mother has no choice but to use the foot ministry. Тэгэл ээж нь одоо сонголт авахгүй нөгөө хөлний үйлчлэл эхлэн шүү дээ. Then show. Yana, Borhan mine yasambe. And we're wondering what's happening. Тэгэл тэр үедээ юу болдог гайхаал те. And we're like, God, where were you? You were so good to me. Now what is it? Та надад чухам сайн байдагс одоо хайчаа байд юу болоод байна гэл. And the mother knows what's happening. She's like, you can fly, you can do it. Харин ээж маш сайн мэдэж байгаа. Чи нийс чадна чи үнийг давн туулж And хийж she чадна. won't let her baby fall to the ground. If needed, she will come underneath and lift the baby up. Ээж хизээж хүүхдээ зүгээр тэр газар руу чулууд болохгүй. Хэрэв үнэхээр шаардлага гарвал шууд доогоор нь тосчол авдаг. God wants us to stretch our faith, believe Him. Тэгэхээр бурхан биднийг зүгээр л итгэлээ сунгаа түүнд итгээсэй гэж хүсдэг. And if we won't step out willingly, He will begin to make us feel a little uncomfortable. Тэгээд анхнаас нь хэлж байгаа үед өөртөө хүсэлтэйгээр хөдлөхгүй байх юм бол юу юм? Тэр одоо жоохон бидний тав тухыг алдагдуулж эхэлдэг. Yo, ямар sunny and bay. And I was like, it's not working the way it was working before. Юм өмнөх шиг байхгүй л байна да. You know, I was praying and Залбирал хийсэн юм да. Pastor, I've been praying in an all-night prayer meeting. Why am I feeling so funny? Пастор би нөгөө арай шөнийн залбирал бас нөгөө нэг залбирлын үйлчлэлд ороод байгаа шүү дээ. Гэтэл одоо юу болоод байна? Because God's trying to kick you out of the nest. Тэсний бурхан яаж таяг нөгөө нүхнээс ч л гарах гэдэг. Үүрнээс ч л гарах гэдэг He шүү дээ. wants you to trust Him. Тэр яаж танд итгээсэй гэж хүсэж. He wants you to stretch out your faith. Итгэлээ сунгаасаа гэж The Bible хүсэж. says that we are to go from faith to faith, Библи хэлдэг шүү дээ бид нэр итгэлээс итгэл төрнө гэж from хэлдэг. glory to glory. Алтраас He doesn't алтарлаа. want us to stay at the same level of faith. Ерөөсөө яг тэр итгэлийн ижил хэмжээндээ тэр чигээр гацаасаа гэж хүсэхгүй байгаа So хөө. I finally got the point and I moved out. За тэгээ ер нь бол би баг эцсийн юмдаа хүрж जैन. Тэгээд And I had to rent a room from a lady who provided a small space for me. Тэгээд ямар ч гэсэн би итгэлээр ягаад тэндээс нүгэ гарсан. Тэгээд нэг жоохон юмд нөгөө нэг түрээс төлөөд нэг юм жижигхэн өрөөнд орвоо. With a 50-year-old bed. 50 жилийн настай оргин шүү тэр нүүж With орсон. everything so old and dirty and musty. Тэгэл ер нь бүх юм амар юм хуучиртай айгу сайн онцгойн байранд би Okay, God. Тэгэл би ёо за бурхан тэгээс. Okay, I trust you. За итгэж And штэ. inside I'm thinking, but God, over there is so nice. My bed was new, my food was new, everything smells so good. Тэгэл би бурхан тэрнийх ямар гоё л да орон шин тэгэл бүх юм амар гоё байсан штэ. Now you give me a bed that's 50 years old. I don't know what happened on this thing. Одоо тэгэл 50 жил болсон ор те одоо энэ дээр надад юу ч I тохиолдох don't юм бүү want to мэд. know the history of this bed. Энд орны түүхийг ч авч мэдмээргүй байна. Yana. And God says, trust me. Тэсний бурхан намайг зүгээр л итгэл гэдээс. And then He opened up a miracle. Тэгээд бурхан надад гайхамшиг нээж өгсөн. And the owners of my apartments approached me. Тэгээд яг тэр одоо байрны одоо яг одоо амьдарч байгаа байрных нь эзэн нь өөр дээр нь төхөж ирээд Would you like to live here? Our rent is less than half than all the rest of the county. тэгээ юу гэж хэлсэн бэхээр одоо яг манай хотхны хүмүүсийн төлтгөөс 50%-аар баг ийм хөтөлбөр төлөө чи манай байранд очиж амьдрах уу гэж хэлсэн юм. Team Shu, Borhan Tashu! Jesus! Right? But if I wouldn't have stepped out of the nest, Гэхдээ одоо хардаа хэрвээ би тэр үед үүрнээсээ итгэлээрээ гараагүй бол I never would have known that God would have worked. That's a miracle. тэр тийм гоё хотгонд бүр 50% хямд бүр тэгээд амьдрал чи гайхамшиг юм байгаа зү. Anyone in my area, they hear, how much is your rent? Тэгэл манай тэр аягийн хүмүүс бүр гайхдаг. Хүшээ чиний түрээс хийдэг нэ. What's the name of the owner? Тэр эзэн нь хин гэж хүн байна. No one has ever heard of that. Тэгс ёстой сонсоогүй байна надад. Just happens to be that the owner is a believer and she believes it's a ministry to bless other believers. Тэгэхээр юу ихээр тэр
хотгоных нь эзэн итгэгч хүн байсан бөгөөд одоо итгэгч нарт хүрч үйлчлдэг тэр нэгнүүдэд би ивэл болох ёстой гэж итгэдэг So нэгэн байж. I know there might be areas in our life that we're hiding in the nest. Тэгэл бид нар одоо нүг үүрэндээ нуугдаа суудаг цаг үе гэж мэдээж хүний амьдрал I want to байдаг. encourage you to step out before you receive foot ministry. Гэхдээ л юу вэ гэхээр тэгж хөлний үйлчлэл авахаас өмнө итгэлийн үйл хийцэн дээр гэж хэлмээр байна. Amen. Stretch forth your faith. Тэгэхээр итгэлээ сунгаарай. Trust God. Бурханд итгээрэй. Jesus said, greater work shall you do. Тэр Есүс хэлсэн шүү дээ та надаас л байгаа ажлыг хийнэ. But if you're not willing to move out of the house, how are you going to be able to do greater works? Та гэрээс гарахгүй яаж тийм агуу юм хийгээж? It's true. Тэ? Oh yeah, Jesus, you're so strong, but I don't want to move out of this place. Есүс таастай амар хүчтэй шүү гэхдээ би эндээс гармааргүй нөө. You know? If God's asking you to do something, we've got to obey. Тэр бурхан таны ямар нэг юм хийгээрэй гэж хэлжил байгаа бол та дуулууртай Oh yeah, God, you are my provider. Бурхан тамны хангагч гэснэ. Okay, so $100. Yana, no, get behind me, Satan. Тэгэл $100 гэсэн чинь сатан надаас зайл. Right? God wants you to stretch your faith. Тэр бурхан таныг яаж итгэлээ сунгаасаа. I mean, think about Ezekiel. God shows him a field of dry bones. Та Изекиэлийг боддоо боо хухаарцын ястай хүндийг түнд үзүүлсэн шүү дээ. And God says to Ezekiel, can they live? Тэгээ бурхан тэд амьдрч чадах уу гэсэн. And Ezekiel's thinking, God, only you know. Тэгээд тэр аяг байхдаа тэ бурхан та мэднэ. Зөвхөн та мэднэ. Right? And so God speaks to him and says, Ezekiel, I want you to prophesy. Тэгээ бурхан яаж Изекиэлээ би чамайг эдний дээр иш үзүүлээсэ гэж хүсэж байна. In his head, he can be thinking, Толгоонд бол энэ ойлгохдохгүй шүү дээ тархинд. I can prophesy over people, but dead bones, I've never done this before. Хүний дээр иш үзэж болох юм. That doesn't make Хухаарцын sense. ястай. What's the point, God? What do you want to do with dead bones? Үүнээс гарах утга учир гэж юу вэ? Та одоо яг юу хухаарцын ясмастай намайг холбоод байна. Yet, he obeyed God. Гэхдээ л тэр дуулууртай дагсан. And what was dead, he called to life. Тэгэхээр тэр үхсэн байсан тэр нүдийг амьдр гэж And he тунгалсан. prophesied, and it came to life. Тэгэд ийхүү иш үзүүлж тэнд ам орсон. So what area of your life feels dead that you need to prophesy to? Тэгэхээр өнөөдөр таны амьдралын ямар талбар яг тэр хухаарсан яс шиг тийм болцсон байна. Prophesy to the dry bones. Тэгэхээр тэр хухаарсан яснуудаар иш үзүүл. Stretch forth your hands. Гараа сунга. Move doubt and disbelief out of your lives. Амьдралаасаа эргэлзээ үл итгэлийг гаргаж хай. Believe God more than you believe the report of others. Тэгэхээр бусдын хэлж байгаа мэдээлэл үгнээс илүүтэйгээр бурханд итэг. God said that I've come to give you life and life more abundantly. Бурхан хэлэхдээ би чамд амийг бүр бэлхэм дүүрэн амьдралыг өгөхөр ирсэн гэж байгаа. The kingdom of God is not eating and drinking, but righteousness and peace and joy in the Holy Ghost. Бурханы хаанчлалд зөвхөн идэж уух явдал биш харин ариун сүнс доторх баяр хөөр хүч амар тайван юм а гэж хэлж байгаа. Hallelujah. God wants us to make room by actually being excited for him to kick us out of the nest. Тэгэхээр яаж юм? Тэр бид нарыг үнэхээр бүр шаардлагатай бол ингээд өшөглөд гарах ёстой болсон ч тэр баяртайгаар үнийг хийх. That we should have joy. Тэгэхээр бид ч гэсэн үнийг The одоо баяр kingdom хөөр of God is тооцъё. a kingdom of joy. Бурхны хаанчлалч өөрөө баяр хөөрийн хаанчлал Living байхгүй for юу? God brings joy and great excitement. Бурхны төлөө амьдрах нь өөрөө бидэнд маш их баяр баясгалыг өгдөг. We've got to be a people of joy. Тэгэхээр бид ийм баяр Says, баясгалын хүмүүс may байх the хэрэгтэй. God of hope fill you with joy. Тэгэд найдварын бурхан өөрөө таныг баяр хөөрөөр дүүргэх гэж So хэлдэг. we've got to have an expectation of joy. Тэгэхээр би баяр хөөртэй байх юм шүү гэдэг зүйлийг та That God харж has not хүлээ. given us lemons, but he's given us joy. Тэгэхээр бурхан биднэрт тэр гашуудлыг биш харин баяр хөөргийг өгдөг. Oh, the joy of the Lord. Эзний баяр хөөр. Oh, the joy of the Lord, that is my strength. Тэгэхээр эзний баяр хөөр бол миний хүч Oh, the юм аа. joy of the Lord that can come over us when we yield to the spirit of joy. Бид нар баяр хөөрийн сүнсэнд одоо өөртөө тавьж өгөхөд тэр ажилдаг. It says, with joy you shall draw from the wells of salvation. Чи баяртайгаар авралын хутгаас ус татах болно гэж хэлдэг шүү. With joy you should dwell and draw from the wells of salvation. Тэгэхээр баяр хөөртэйгээр л та энэ авралын хутгаас ус татах боломжтой байна. It says in the book of Psalms, Дуулал номон дээр says that he will fill our mouths with laughter. тэр бидний амийг одоо инээдэр дүүргэнэ гэж хэлдэг. He will fill our mouths with laughter Тэр бидний амийг инээдэр дүүргэнэ гэж хэлдэг. because he has done great things. Учир нь тэр агуу зүйлсийг So хийсэн. we've got to yield to the joy. Тэр бурхны тэр баяр хөөрд бид нар өөрсдөө тавьж өгөх хэрэгтэй. Laughter is like medicine. Тэр инээд нь яг им шиг юм гэж хэлдэг шүү. It's like medicine to our souls. Яг бидний сэтгэлийн одоо ангаагч And юм. I believe that God wants to release his joy over our lives.
Тэгэхээр бурхан бидний амьдрал дээр энэ баяр хөөрөө асгаж өгөхийг He хүсэж байгаа wants гэж to битгэж байна. fill us with His joy. Энэ баяр хөөрөө дүүргэхийг. He will fill our mouths with laughter. Тэгээ бидний амийг тэр инээдээр He will дүүргэх болно. fill our mouths with laughter. Бидний амийг инээдээр He дүүргэх will болно. fill our mouths with laughter. Бидний амийг инээдээр дүүргэх болно. Oh, hallelujah. Thank you, Jesus. Баярлалаа. Oh, we thank you for your joy. Баяр хөөрийн танд төлөө тань We thank you талархах. that it is your joy that is our strength. Таны баяр хөөр бидний Thank хүч you, чадал Lord, байдаг that you учраас bring тань us талархах. victory. Та биднийг ялалтанд Thank авчирж you, байгаа Lord, for учраас your тань талархах. joy. Hallelujah. Баяр хөөрийн танд төлөө талархаж байна. Thank you, Lord. Hallelujah. Thank you. Let's just begin to praise Him right now. Цөмөрө түүнийг магтацгаая. Thank you, Jesus. If you just stand to your feet, let's just praise Цөмөрө Him for a хамтдаа moment. босоод эзэн магтаад Hallelujah. өгчихөө. Ha 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 ha. Thank you, Lord. Ha ha. Thank you, Jesus. Ha. Thank you for your joy. Lord, we thank you. Ha ha ha. Thank you, Lord. Ha ha ha. Баяр хөөрийн танд төлөө тань Ah, талархаж ha, байна. ha, 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 ha. Thank you, Jesus. Ha, ha, ha. Баярлалаа Thank Есүс. you, Lord. Ha, 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 ha. Thank you, Lord. Thank you, Lord. Thank you. Thank you, Lord. If we would just grab the hands of our neighbors. Цөмөрө би биний хагаараас хөтлөөд I believe that God wants to release His joy in this place. Бурхан үнэхээр энэ газар өөрийн баяр хөөргийг He's асгах making, гэж байгаа he's гэж making битгэж байна. room for us to receive the miraculous. Энэ гайхамшигыг хүлээж авсан байхын тулд тэр орон зайг бэлдэж өгөхийг He's хүсэж байна. making room to enlarge our capacities. Тэр бидний багтаамжийг тэлхийг хүсэж байна. He's making room for His kingdom to be manifested. Үнэхээр түүний хаанчлал боддоор илэрхийлэгддэг байхыг тэр хүсэж His байна. miracle working power. Түүний гайхамшигыг үйлдэх хүч. His joy that is our strength. Түүний баяр хөөр бидний хүч чадал байх болно. So if we can just, even through the room, let's just all be connected. If we can even cross aisles. and just grab one another. Игнэдүүдийн хоорондоо ч гэсэн цөмөрө гараа нийлэн хөтлөө зогсцгоо. We're just going to release the joy of the Lord. Цөмөрө эзний баяр хөөрийг Holy Spirit, we thank you ариун сүнсээ бид тандаа for your баярлалаа. joy, Таны баяр your хөөрийг joy that overflows. таны урсан орж ирэх энэ баяр Lord, that you хөөрийг come to тань fill us with joy. та энэ газрыг өөрийн баяр That хөөрөөр the дүүргэх joy of the болтугай. Lord is our strength. Эзний баяр хөөр бидний хүч байх болно. Lord, we thank you that you fill our mouths with your laughter. Эзэн та биднийг өөрийн амаар амтаа өөрийн инээдэр бидний амыг дүүргэх учраас тань талархъя. We thank you, Lord, Баярлалаа Есүс. right now Яг одоо for the release of your joy, таны баяр for хөөр the release цуглан of your асгагдаж presence. эзэн энэ газар таны оршихуй асгагдах болтугай. Ha ha ha